За Богдхан төмөр замын энэ Улаанбаатар хотод мөнгө дээрээс нь найдсан биш юу лээ. Ингээд даваатай холбоотой тойрж байгаа энэ зам бол тийм. Гэвтэл энийг хурцгаад өгсөн ч бомбон дээр байгаа ачаалал бол өндөр байгаа шүү дээ. Одоо замын үд дээр гэсэн үг. Тэгэхээр энийг шийдээгүй жижиг замыг хурцсах шаардлага мөн юу л гэдгийг асуулт сууж байгаа. Нэгт нь. Хоёрт нь бол зүүн одоо босоо буюу одоо бичгтийн 90 цаг хоорондох энэ төмөр замыг явуулах нь бидний хувьд бол эдийн засгийн өргөөж нь их чухал байх болов. Тэгээ энэ рүүгээ их хөрөнгө оруулалтаа их байсан юм биш үү? Яагаад ийм байдлыг алдчихваа гэдэг нэгт асуудал. Хоёрт нь хөрөнгө оруулалтын асуудал нь одоо яаж шийдэгдэж байгаа вэ? Зүүн тал дээр. Бичгтийн чиглэлийн төмөр зам дээр. Миний ойлгож бол Богдхан төмөр замыг бол за 40 гаруй аж ахуйн нэгжийн нөгөө хамтарсан групп болсон багтай консорциум болсон. Тэндээс санхүүжилт гарна. Мөн дээрээс нь за ган төмөр сайд асуултанд хариулъя. Тулах сайд хариулах юм байна. За банк орон гишүүдийн өнөөдрийн амраад гэрээ. Тэгэхээр төмөр замтай холбоотой асуултан дээр жарсан гишүүний асуултанд хариулъя. Энэ Улаанбаатар төмөр зам тэр Богдхан төмөр замын цаашаа тавьж байгаа энэ сая нээлт хийсэн зам болвол энэ замын үдээр за Тэнжинээс ирж байгаа ачаа тээврийн асуудлыг шийдэх нэг юм шийдэл байдаг. Тэгэхээр одоо байгаа энэ төмөр замаа ашиглаад Улаанбаатар хотод орж ирж бууж байгаа энэ логистикийн ачааллыг энэ урагшаа гаргаж яана л гэж ойлгох хэрэгтэй. Тэгэхгүй бол нөгөө Тэнжиний ачаалал гэдээ бид нар замын үд дээр ч юм уу бодоод байдаг. Яг үн дээрээ Тэнжиний ачааллын үндсэн шалтгаан бол Улаанбаатар хотод байгаа. Улаанбаатар хот маань өөрөө нэг цуваа галт хэрэг нэг цуваа буюу одоо 50-аас 100 чингэлэгтэй нэг цуваа галт хэрэг орж ирэхэд тэрийг буулгаад боловсруулдаг нэг чингэлэг тээврийн логистикийн тийм төв байхгүй. Тийм учраас энэ төмөр замаар тэнд салаа төмөр зам бий болгож тээвэр логистикийн төвүүдэд тийшээ гарах ийм одоо зорилгын хүрээнд нийс. За буяагийн тулах сайд нэмэлт минут өгье. Улаанбаатартай холбоотой Богдын төмөр замтай холбоотой бол ийм ажил энэ ондоо дуусгаар ингэж зорж ажиллаж байгаа. За зүүн талын босоо бол хөрөнгө оруулалт хамаагүй их шаардна. Өмнө нь бол одоо төр үе хвшлийн концессийн хуулийн дагуу бол бас аж ахуйн нэг шалгаруулад явж исэн харамсалтай концессийн хууль хүчингү болоод тэр хилцээр бол бас хүчингү болсон. Одоо төр үе хвшлийн түншлэлийн хуулиар явах хэвээр. Гэтэ энэ хуулиар явхад бол бас асуудал байна гэдээ энийг засчиж бид цаашаа явуулах хэвээр. Шив хөрөн дээр нэмэлт юу өгөхөд бол одоо ганц мод гасан Сухатын төмөр зам барилгын ажил эхлэхэд дараачийн ээлжийн төмөр замын холболт бол Шивэ хөрөнгийн төмөр замаар явна. Одоогийн байдлаар Шивэ хөрөн бомбт дээр нарийн төмөр замын за 10 сая тонн одоо эрдэс баялагын бүтээгдэхүүн боловсруулж чадах нарийн төмөр замын терминал төмөр замын өртөө бол ашиглалтанд орсон байгаа. За хятадын талтай бол холбогдоог байгаа. Хөлийн бүсэд. За энэ маань ажилд орохын тулд бол бас бид нар их хурал дээр тодорхой шийдвэрүүдийг гаргах ийм шаардлага байгаа. Тэгээ улсын хурлын гишүүн Пүрэвд оржийн санаачилсан За тулах сайдад нэмэлт 1 минут өгье. Маш чухал. Тэгэхээр энэ нөгөө хувийн хвшлийн хөрөнгө оруулалтаар бас тохироод ингээд барьцсан. За Хятадын тал бол бас 2023 онд Монгол Улсын ерөнхий сайд одоо Хятадын ерөнхий сайдтай уулзж явах үед бол манай талаас тавьсан төмөр зам бомбын холболтууд дээр Хятадын тал онцгой анхаарал хандуулж байна гэж ерөнхий сайдын төвшөнд хэлсэн 3 бомб байгаа. За энэний нэг нь бол Шивэ хөрөн Сэхэ төмөр замын бомбын холболтой яарвчлаа гэдэг энэ одоо хэрэмбийг бол Хятадын талаас одоо ерөнхий сайдын төвшөнд тавьж исэн. Тийм учраас хамгийн одоо хурдан холбоод ашиглалтанд оруулах болцоотой юу бол Шивэ хөрөн байгаа. Тэгээ дараа нь бичигдгээд ингэж явах хэрэгтэй.